Сайн байцгаана уу? Ингээд та бүхэндээ бид хамгийн анхны ярьж өгөх киногоороо 1995 онд гарч байсан тоглоомын түүх цувралынхаа 1-р ангийг ярьж өгөхөөр боллоо. Ингээд бичлэгэндээ орцгоё. За ингээд кино маань Энди гэдэг бяцхан хүү өөрийн өрөөндөө тоглоомнуудаараа тоглож байгаагаар кино маань эхэлнэ. Энди бол тоглоомнуудтай үнэхээр хайртай тэдэнтэйгээ бараг өдөр бүр өөрийн гэсэн адал авдлыг бүтээн тоглодог хүүхэд. Харин түүний хамгийн дуртай тоглоом бол Cowboy Woody. Энди Вүүдитэй хамгийн их цагийг өнгөрүүлж түүнийг жинхэнэ баатар мэт төсөөлөн тоглодог нь тод харагдана. Вүүди ч Эндигийн хувьд зүгээр нэг тоглоом биш, харин хамгийн ойрын найз нь юм. Энэ өдөр Эндигийн ээж түүний төрсөн өдрийн үдшилэг удахгүй гэрт нь олох гэж байгааг хэлнэ. Энэ мэдээг сонссон Энди баярлан тоглож байсан Вүүдигээ өрөөндөө үлдээн дүүгээ аваад өрөөнөөсөө яаран гарнаа. Эндиг өрөөнөөс гармагц киноны хамгийн сонирхолтой нууцыг олж саяхан хүртэл зүгээр л хөдөлгөөнгүй байсан тоглоомнууд гинэт амарч өөрсдийн жинхэнэ амьдралаар амьдарч эхэлнэ. Тоглоомнуудын жижиг ертөнцид Вуди гол удирдагч нь байдаг. Тиймээс тэр бүх тоглоомнуудыг цуглуулад чухал уулзалт хийн. Тэрээр хоёр чухал асуудлыг ярилцах ба эхлээд Эндигийн гэр бүл удахгүй нүүх гэж байгааг хэлж хэн нэг нь мартагдах эрсдэлтэй тул бүгд хамтдаа бие биеэ анхаарч хуучин байшинд үлдэхгүй байх талаар сануулна. Дараа нь өнөөдөр болох Эндигийн төрсөн өдрийн үдшилгийн талаар ярина. Үүнийг сонссон бусад тоглоомнууд шинэ тоглоом бэлгэнд ирэхвэ гэж санаа зовж эхэлнэ. Харин Вуди аль болох бусдыгаа тайван байж санаа зовох шаардлагагүй гэж ятгана. Доод давхарт юу болж байгааг мэдхийн тулд тэд жижиг ногоон цэргүүдийг тагнуул дэлгэхээр шийддэг. Ногоон цэргүүд яг л жинхэнэ ажиллагаанд явж байгаа мэт маш болгоомжтой хөдөлж шатаар доош бууж явсаар зочны өрөөнд хүрнэ. Тэд радиогоор дамжуулан дээр байгаа тоглоомнуудад нэг бүрчлэн мэдээлэл өгч эхэлнэ. Аз олоход эхний хэдэн бэлэг тийм ч онцгой биш, зүгээр л нэг энгийн бэлэгнүүд байлаа. Харин Эндигийн ээж шүүгэнээс нэг бэлэг гаргаж ирээд түүнд өгмөгц Энди маш их баярлана. Үүнийг тоглоомнууд сонсож байсан бөгөөд бэлгийг хараад бүгд нэг дор сандарч энэ удаа юу гарах бол гэж ихэд сонирхлон догдолж эхэлнэ. Удалгүй Энди найзуудтайгаа өрөөнд орж ирээд нөгөө бэлгээ орон дээрээ тавин бусдтайгаа хамт өрөөнөөсөө гарч яваад дүр үзэгдэнэ. Харин энэ мөчөөс бид киноны бас нэгэн чухал дүртэй танилцсан. Тэр бол Buzz Lightyear. Гялалцсан сансрын хувцастай, төрөл бүрийн товчлуур, гэрэл дуу чимээтэй энэ тоглоом бусдаас илт онцгой харагдана. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Buzz өөрийгөө жирийн тоглоом гэдгийг огт мэддэггүй ба өөрийгөө галактикийг хамгаалах үүрэгтэй жинхэнэ сансрын хамгаалагч гэж боддог. Тиймээс тэр өрөөнд буусан даруйдаа орчноо судалж эхэлдэг. Харин бусад тоглоомнууд түүнийг гайхан харж, түүний орчин үеийн дүр төрх чадваруудыг харна. Ингэснээр Бааз бусад тоглоомнуудаас илт ялгарч анхаарлын төвд орж ирснээр Вуди түүнд татаархаж дургуун хүрнэ. Учир нь Бааз маш богино хугацаанд Эндигийн хамгийн дуртай тоглоом болж бүх анхаарал түүн дээр төвлөрч эхэлнэ. Бусад тоглоомнууд хүртэл Баазыг илүү сонирхож, түүний онцгой шинж чанар, өөртөө ихтэй байдлыг гайхан хүлээн авч, түүнтэй найзлахыг хүсэх нь Вудигийн дургуг улам бүр хүргэнэ. Нэг өдөр гаднаас хүчтэй чимээ гарч тоглоомнууд цочин цонхоор харахад хөрш айлын Сид хүү харагдана. Сид бол Эндигээс тис өөр хүүхэд. Энди тоглоомнуудаа хайрлаж халамжилдаг бол Сид эсэргээр тоглоомнуудыг эвдэж туршилт хийж аимшигтай байдлаар ханддаг гэдгийг бид мэднэ. Удалгүй тэр өдөр Энди болон түүний ээж Pizza Planet хэмээх газар оройн хоол идэхээр явах болж Эндиг ээж нь нэг тоглоомоо авч явахыг зөвшөөрдөг. Энэ яриаг хаалганы цаанаас сонсож байсан Вуди Эндигийн хамт явахыг хүсэж цонхны оролцоо байсан Баазыг жижиг удирдлагатай ногоон машин ашиглан санамсаргүй мэт харагдуулах байдлаар түлхэж унгаад. Бааз цонхоор унахыг харсан бусад тоглоомнууд Вудид маш их уурлаж түүнийг буруутгаж эхэлнэ. Гэвч удалгүй Энди гаднаас орж ирж Баазыг хайсан ч олоогүй тул дурамчганч гисэн ширээн дээр байсан Вудиг авч явахаар шийднэ. Гадаа цонхны доор унсан Бааз Вудиг машинд сууж байхыг харан уурлаж машин хөдлөхөөс өмнө зүүгдэж амжина. Эндигийн ээж шатхуун түгээх газар замдаа зогсож машинаасаа буух үед Вуди хэдий Эндитэй хамт явж байгаа ч Баазад санаа нь зовно. Энэ үеэр Бааз машины дээд талын онгорхой хэсгээр орж ирэн Вудид их хуурлана. Тэр хоёр муудалцсан зодтолдож байхдаа машинаас унчихдаг. Яг тэр үед Энди болон түүний ээж машиндаа суун хөдөлснөөр манайх хоёр шатхуун түгээх газар үлдчихдэг. Энэ явдалтаа дахиад л хоорондоо маргалдаж тус тусдаа явахаар болоход
Вүди Эндигийн орой хоолой идэх гэж байгаа Pizza Planet-ийн хүргэлтийн машиныг харснаар баярлана. Гэвч баазыг хамт авч явах хэрэгтэй гэж бодон машины дээр байгаа сансрын хүлгийг ашиглан "Чи энэ машинд суувал сансар дахь гэрлүүгөө явж чадна" гэж худлаа ярьж ятгаснаар тэд машин руу суун Эндигийн байгаа газар ирнэ. Тэд хаалгаар нуугдан орж ирсний дараа Вүди тэнд Эндиг харан баярлаж байх хооронд бааз Пуужингийн дүрстэй нэг тоглоом руу Пуужин гэж бодон андууран орчихдог. Тэгээд Вүди араас нь дагаж орно. Тоглоом дотор олон ногоон өнгөтэй харийн дүрстэй тоглоомнууд байх ба тэдэнтэй бааз ярилцаж байх хооронд нөгөө хөрш айлын аимшигтай Сид хүү тэр тоглоомыг тоглохоор ирээд баазыг харан баярлан тоглоомноос манай хоёрыг барьж аваад гэрлүүгээ авч явах болсноор гол дүрийн хоёр маань дахин нэг адал явдалтай тулгарнаа. Тэд Сидийн өрөөнд ирэхэд жинхэнэ аимшигтай газар шиг ханан дээрээ хард рок поструудтай тоглоом эвдэлдэг багаж хэрэгслүүд дүүрэн дээр нь нэг хүүхэлтэйг бүр хавтгай болгочихсон байдаг. Тэрийг хараад Вүди бүр бид хоёр эндээс амьд гарч чадахгүй нь гэж боддог. Бас янз бүрийн эвдэлж нийлүүлсэн аимшигтай тоглоомнууд гарч ирээд тэднийг тойрч эхэлнэ. Вүди бац хоёр ихэндээ тэднээс зайн аюултай гэж ойлгоод ойртохгүй зүхтана. Вүди шатаар доош буун гэрээс нь зогтох гэхэд замыг нь хаан Сидийн нохой байх ба түүнээс айн буцаад явна. Харин энэ үед бааз зурагтаар яг өөршгөн тоглоомын рекламыг харна. Тэр үед л өөрийгөө үнэндээ жинхэнэ сансрын хамгаалагч биш зүгээр нэг тоглоом гэдгээ анх удаа ойлгоод их л шоконд орчихдог. Тэгээд би нисэж чадна гэдгээ батлах гэж оролдож байгаад дээрээс үсэрдэг. Гэхдээ нисэж чадалгүй унаад гараа гэмтээж мөр хэсгээрээ салчхана. Вүди Сидийн өрөөнд орж ирэн цонхоор нь тоглоом найзууд руугаа даллаж тусламж хүснэ. Гэтэл найзууд нь түүнийг болсон явдалд буруутгах нь туслахгүй гэж хэлэхэд Вүди баазыг дуудан зүгээр байгаа гэдгийг харуулах гэж оролддог ч чаддаггүй. Тоглоомнууд баазын салсан гар байхыг нь хараад Вүдид итгэхээ болж бүр орхиод явчихдаг. Харин тэр үед амар харагддаг нөгөө тоглоомнууд баазыг тойроод салчихсан гарыг нь буцааж засч өгч байдаг. Удалгүй Сид гаднаас орж ирэн нэг тесэрдэг жижиг пуужиг баазтай холбоод баазыг гадаа дэлбэлэх санаатай харагдана. Азар гадаа бороо орсноор маргааш өглөө болтол хойшлуулдаг. Энэ үед Эндич хайртай тоглоомнуудаа санан сэтгэлээр их л унсан харагдана. Сидийг унтсны дараа Вүди зүхтах гэж оролцсон ч ганцаараа чадахгүй тул баазаас тусламж хүсгэд бааз өөрийгөө тоглоом гэдгийг мэдээд бүр сэтгэл санаагаар унтчихсан байдаг. Харин Вүди түүнийг чи Эндигийн хамгийн хайртай тоглоом болсон. Чи бол үнэхээр гайхалтай гэдгийг нь ойлгуулж баазын сэтгэлийг засаж чадсанаар бааз Вүдид тусалж зүхтаах гэж оролдоно. Гэвч тэр үед Эндигийн гэрийн гадаа нүүлгэлтийн машин ирэх ба өглөөч болж Сидийн сэрүүлэг дугарч тэр сэрснээр баазыг дэлбэлэхээр ширээн дээрээс түүнийг аван яаран гарна. Өрөөнд үлдсэн Вүди нөгөө тоглоомнуудаас найзыг нь аврахад тусламж хүсч зүгтэх төлөвлөгөө зохионо. Тэдэнд бүгдэнд нь өөр үүрэг өгч багшиг ажилуулахаар болдог. Ингэснээр нэг нь хаалганы түгжээ оролдож нөгөө нь Сидийн нохойг сатааруулна. Бас нэг нь хонх дарж анхаарал сарниулах гэх мэтээр бүгд тус тусын үүргээ хувааж авна. Ингээд тэдний төлөвлөгөө хэрэгжиж Сидийн нохойг өрөөний хаалганы гаднаас холдуулж байшингийн гадаа үлдээж өөрсдөө нууцаар байшингийн арын хаалгаар зүгтэж гадагш гарч чадна. Сид яг дэлбэрдэг пуужинг асаах гэж байхад Вүди түүний анхаарлыг сарниулж ам орсон юм шиг жүжиглээд шууд түүнтэй ярьж эхэлдэг. Тэрээр тоглоомнууд бүгдийг хардаг. Тоглоомоо хайрлаж зөв тоглоорой гэж анхааруулна. Бусад тоглоомнууд ч хамтран Сидийг дээрээс нь гинт гарч ирж бас хөлийг нь шүүрч авснаар Сид маш ихээр айж гэрлүүгээ зүхтаад яваад ордог. Сидийг зүгтсэний дараа Вүди бааз хоёр Эндигийн машиныг харан араас нь гүйсэн ч амжихгүй хоцорчихдог. Харин хойноос нь Эндигийн гэрийн эд зүйлийг ачсан нүүлгэлтийн машин гарч ирснээр тэд дахин гүйхэд үүнийг анзаарсан байшингийн гадаа байсан Сидийн нохой тэднийг хөөж дайрна. Тэр үед бааз нохойг саатуулж Вүдид боломж гаргаж өгдөг. Ингэснээр Вүди нүүлгэлтийн машин дээр гарч чадна. Дараа нь Вүди удирдлагатай ногоо машиныг ашиглаад баазыг аврахаар буцааж явуулна. Гэхдээ Эндигийн бусдад тоглоомнууд Вүдийг дахиад л буруугаар ойлгоод тоглоом машины удирдлагыг булаацалтаж эхэлнэ. Хоорондоо удаан ноцолдсоор удирдлагыг булааж аваад Вүдийг бүр машинаас түлхээд унгаачихдаг. Гэсэн ч манай хоёр машинаа унаад нүүлгэлтийн машины араас улам хурдалж эхэлнэ.
Бааз Вүди хоёрыг хамт явж байгааг найзууд нь дурангаар харснаар Вүдиг үннээ хэлж байсныг олж мэдээд их л харамсдаг. Найзууд нь тэдэнд туслах гэж хичээсэн ч удирдлагатай машины цэнэг нь дусснаар тэд дахиад л нэг удаа бүтлэхүйтнэ. Гэсэн ч Вүди Бааз хоёр хамтдаа сүүлчийн аргаа хэрэглэнэ. Баазын нуруунд байсан пуужин гасааснаар маш хурдтай явж эхэлнэ. Бааз далавчаа дэлгээд өөрт нь наалтсан байсан наалтыг салгаж чаддаг. Пуужин яг дэлбэрэхийн өмнө хоёулаа нийлж салснаар Эндигийн машины нарны шилээр дотгошоо орж чаддаг. Ингээд бүх зүйл байрандаа орж Вүди Бааз хоёр хамтдаа тулсан адал явдлынхаа дараа жинхэнэ сайн найзууд болсон байдаг. Крисмсийн уур амьсгал донд Энди шинэ бэлгээ задлж гөлөвтэй болсноор дараагийн адал явдал эхлэх нь ойлгомжтой болсноор кино маань төгснө. Та бүхэн маань дараагийн ангийг үзхийг хүсч байвал лайк, subscribe-аарч биднийг дэмжээрэй. Хамт байсанд баярлалаа.